За хаасан байцгаана уу? Оюуны төвийн багш, математикийн багш Зэйр Үндэцэг байна. За математикийн хичээлээр жил болгон уламжлал болгон явагддаг тоо бодол толгойс сэргэн гэсэн ажил явуулсан байгаа. За энэ ажлын агуулгаар болохоор өгүүлбэртэй бодох хуралдаан, математик миний амьдралд эссе бичвэрийн 1-р шат, математик миний амьдралд итгэлийн уралдаан 2-р шат нь. За тэгэхээр математикийн олимпиад, шатлын тэмцээн, алтан хонх тэмцээн, 64 бодолтой аамны багийн тэмцээн, түргэн бодолтын тэмцээн, математикийн тэмцээн гэсэн 7 ажил явагдсан байгаа. За энэ 7 ажлынхаа зарим тайлангууд хүрэгдсэн байгаа. За ингээд шатлын тэмцээнд 11 сарын 4-нд явагдсан байна. 1-ээс 6 дугаар анги, 7-аас 10 дугаар анги гэсэн эрэгтэй 7-аас 12 дугаар ангийн эмэгтэй ангиллаар явагдсан сургуулийн шатлын аваргаар 11А ангийн Батсайхан шалгарч, 2 дугаар оринд 7А ангийн Эрхэм Баяр, 3 дугаар оринд 8А ангийн сурагч мөнгө оргил шалгарсан байна. За энэ 7-аас 12 дугаар ангийн эмэгтэй төрөлд 11А ангийн мөнгө гэрэл шалгарч, 20 дугаар оринд 9А ангийн мөнгө хүчин, 3 дугаар оринд 10А-гийн эсвүүч нар шалгарсан. За ингээд нэг өдрийн энэ математикийн амьдралд эссе бичвэрийн 1-р шатны уралдаанд 1-р альбом баяр эзэлсэн. За ингээд бүгдүүд эссе бичвэрээ маш сайн бичсэн байгаа. За энэ итгэлийн уралдаан бас мөн ялгаагүй явагдсан 10-аас 12 дугаар ангийн. За 12А ангийн цэлмэг 1-р оринд орсон, 11А-гийн иш итгэл 2 дугаар оринд орсон байна. За энэ толгой зэргийн энэ хүүхдүүдийн эссенд математикийн багшийн зүгээс би дүгнэлт гаргасан байгаа. Сурагчид бичсэн 13 эссений гол үзэл санааг нэгтгэн дүгнвэл математик нь зөвхөн сургуулийн хичээл бус хувь хүний чадвар болон амьдралын чанарыг тодорхойлогч бүтэн зүйл гэсэн ерөнхий зураглал гаргасан байна. Дүгнэлтийг дараах байдлаар 4 гол баганд хувааж үзэж болно. За 1-р нь математик бол амьдрах ухааны суурь гэсэн. Сурагчид математикийг зөвхөн томьёо тоо гэж харахаас илүүтэйгээр амьдралын алхам бүрд ашигладаг далд хөтөч систем гэж тодорхойлсон. Математикийг өдөр тутмын амьдралыг зохицуулагч гэж харж байна. За ингээд дараагийнх нь математик болгоо зэрэг санхүүгийн сахилгууд олгодог хичээл байна. За дэлгүүр тооцоо хийх, мөнгөний хариултаа хянах, хөнгөлөлт бодох, мөнгөө удирдах зэрэг нь хамгийн энгийн бөгөөд чухал хэрэгцээ өдөр тутмын хэрэглээ математик юм гэдгийг сурагчид маш сайн ухаарсан байна. За цаг төлөвлөлтөн дээр сэрүүлэг тавихаас эхлээл өдрийн хуваарай минут, секундээр тооцоолох нь математик сэтгэлгээний үр дүн юм аа гэдэг хүүхдүүд бас маш сайн олж харсан. За хэмжилт, хоолны орц, замын зай, барилгын хэмжээ зэрэг бодит ертөнцийн бүхэл хэмжигдэхүүн тоон дээр тогтдог юм аа гэдгийг ухамсарласан байна. За логик сэтгэлгээг яаж хөгжүүлж ийнэ гэж аливаа асуудлыг системтэйгээр харж зөв шийдвэр гаргах, амьдралын төөрдөг байшингаас гарах газрын зураг болдог гэж дүгнэлсэн байна гэж. За 1-р гол дүгнэлт нь 20-дугаарт нь сэтгэлгээний соёл, зан төлөв маш их өөрчлөлт өгсөн байгаа. Энэ эссе бичснээр. За энэ хүүхдүүдийн дотоод хөгжил нь юу гэсэн үг вэ? Математик нь хүнийг дотор талаас нь хэрхэн өөрчилдөг тухай сонирхолтой дүгнэлтүүдийг өгсөн. За математик нь хүнийг ухаантай болгоод зогсохгүй зан чанарыг сийлдэг байна гэж хэлсэн. За 1-р нь төвчээртэй болгох. Хүн додолгыг бодож гаргахын тулд олон удаа алдаж, олон дахин оролдох нь амьдралын бэрхшээлийг даван туулах, хатуужлыг суулгадаг. Бодлогын хариуг олох хүртэл дахин оролдох нь хүнийг хэцүү зүйлийн өмнө бууж өгөхгүй байх төвчээр сургадаг гэж хэлсэн байна. За дараа логик дээр
асуудлыг системтэйгээр хавж зөв шийдвэр гаргах газрын зураг болтгоо гэж хүүхдүүд хэлж байна. За өөртөө итгэл нь бодлогын хариу олох үед төрдөг баяр баясгал нь сурагчдад амжилтын амтыг мэдрүүлдэг. За хүн дуудлагын ард гарч зөв хариу гаргах мөчөд төрдөг тэрхүү баяр баясгал нь сурагчдад би чадах юм байна гэдгих урам зоригийг өгдөг. Жишээ нь энэ өгүүлбэр болох зэрэг 10 ангийн түвшин төр 10 ангийн зээ эрхс нарууд бол энэ өгүүлбэрийг яг ийм хэвээр бичсэн байгаа. За 3 дугаарт нь мэрэгжил ба ирээдүйн баталгаа. Сурагчид ирээдүйн зорилгоо математиктаар шууд ховдон тайлбарласан гэж. За жишээ нь мэрэгжлийн багж, математик бол мэрэгжлийн багж болно. За архитектор, инженер, бизнесмен, нэгтлэн бодогч болоход математик нь үндсэн зэвсэг нь математикгүйгээр төсөөлөгч аргагүй боломжгүй юм аа гэж хэлсэн байна. За бас урлаг спортод бас нөлөөлнө гэсэн гэж. За дуу хөгжим, бүжиг, тогооч спорт хүртэл дотооддоо математикийн зүй тогтолтой байдаг. Математик нь ард талын утгыг татан удирдах байдаг чухал зэвсэг гэдгийг хүүхдүүд ухаарсан байна. За дөрөвдүгээр чухал дүгнэлт нь хандлагын өөрчлөлт гарсан байна. Энэхүү эссенүүдийн хамгийн чухал дүгнэлт нь сурагчдын хандлагын өөрчлөлт гэсэн гэж. За олон сурагчид эхлээд математикаас айдаг байсан ч амьдрал дээрх туршлагаар дамжуулан энэ найдас нь үнэлэмж болон хувирчээ. За энэ болохоор зэрэг 12А ангийн ингичингийн эссэнд гарч ирсэн байгаа. За одоо энэ анарын эссэнд болохоор тооны машин байхад математик сураад явах вэ гэсэн бодлоосоо салж математик бол тархийг хөгжүүлэх спорт гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Математик зөвхөн самбар дээрх тоо биш харин хүн өөрийн амьдралаа эмх цэгцтэй, логиктой, амжилттай авч явахад тусалдаг оюун ухааны луучин. Математик бол зөвхөн самбар дээр бичдэг утгагүй тоонууд биш харин ертөнцийг таних нийтлэг хэл юм аа гэж хүүхдүүд бол маш сайхан энэ дүгнэлтүүдийг гаргаж ирсэн бэ. Хүн математикийг сайн сурснаар амьдралаа илүү эмх цэгцтэй, ойлгомжтой, үр ашигтайгаар удирдах чадна гэдгийг сурагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн. За ингээд багш минь болохоор зэрэг дүгнэлт болохоор ер нь математик бол та бидний амьдралын чимээгүй хөтөч, байгаль нийгмийг танин мэдэх түлхүүр хэцүү хүнд тайлбарлахгүй бол яаж хөгжих вэ, дэвшилт хүрэх вэ гэж. Тиймээс түлхүүр суур амархан л байж таараа тийм үү. Тэгэхээр энэ математик гэсэн энэ бол ямар нэгэн шинжлэх ухааны түлхүүр юм бэ гэж ойлгоно. Тэгэхээр энэ түлхүүр болох зэрэг мэдээж одоо хүнд хэцүү байвал тэр шинжлэх ухааныг нээхэд хэцүү. Тийм учраас түлхүүр суурил амархан л гэж таараа. Тийм үү? За түлхүүрт хүрэх түүнийг хөдлөх аргыг олох нь хэрэгтэй юм. Энэ ч бас өөрөө математик юм аа. Монголыг өөрчилж дэлхийд нөлөөлөх ирээдүйн зөв дутагдагчдын хандах хандлага, харах өнцөг ингэж өөрчлөгдсөнд талархаж байна. За ингээд шаардлагатай бол одоо эцэг эхчүүд хүүхдүүдийн хэсэг, бусад хүүхдүүдийн хэсэг одоо яах нь маш сайн тэр хүүхдүүдийнхээ одоо юу ярьж байгаа, юу бичиж байгаа тийм ээ хүүхдүүдийн дотоод ертөнц яаж өөрчлөгдсөн байгаа талаар бас яах нь эсээг дахин уншиж тийм ээ нэг уншиж үзэх шаардлагатай юм аа гэсэн. За ингээд математикийн олимпиад явуулсан байна. Тэгээд 1-2-оос 12 дугаар ангийн хооронд за өгүүлбэртэй бодлохоор уралдаан явуулсан. За энэ өгүүлбэртэй бодох уралдаанд болохоор зэрэг за 7-гийн А маш сайн оролцсон. Энэ 12-ийн А анги бол маш хангалтгүй оролцсон. Өгүүлбэртэй бодлого нэгч бодоогүй. Ямар нэг юм болохоор зэрэг ахлах ангид орох тусмаа манай хүүхдүүдийн идэх оролцоо бас одоо саарч байна гэж. За ингээд ангиудад төрхөн бодлтын тэмцээн явуулсан. За энд нэг хөгжилтэй тэмцээн болохоор математик тооны ертөнцөөр аялцгаая гэсэн одоо тэмцээн явуулсан байгаа. За энэ тооны ертөнцөөр аяллаа гэсэн тэмцээн. За энэ 3-1 багийн тоо ба урлаг гэсэн хэсэг дээр болохоор зэрэг 8 ангийн сурагч мөн хөргөлийн одоо 1 минутанд зохиосон 4 бүртийг уншиж байгаа. Математик ба урлаг 50 сайхан урлагийн бүжиг туулан туулан болсон математик амьдралыг харах сэтгэлгээг нэмэгдүүлдэг ариун хязгааргүй зүйлийн эхлэл. Манай хүүхдүүд 8 дугаар ангийн сурагч мөн хөргөл ингэж одоо бас математикийг харж байгаа, математикийг
одоо ойлгож байгаа. За дараагийн багийнх нь шүлгийг нь уншиж өгье. За энэ болохоор тоо бааварлаг гэсэн хэсэг дээр бас 1 минутанд 11А-гийн Бат сайхны зохиосон одоо дөрвөн мөрт байна. За математик бол бүх шинжлэх ухааны хаан юм а гэсэн дөрвөн мөрт зохиосон байна. Аливаа шинжлэх ухаан математикийг нэвтрүүлснээр төгсөрдөг. Биологи математикийг нэвтрүүлснээр бичид битний хардаг болжээ. Химд математикийг нэвтрүүлснээр элементүүдийн хэмжээг тодорхойлж чаджээ. Газар зүйд математикийг нэвтрүүлснээр газрын хүнийг харж чаддаг болжээ гэдэг бас өөрснийхөө бодлыг бол хүүхдүүд маш хөөрхөн одоо 1 минутанд одоо шүлгээр илэрхийлж ирсэн байнамаа. За ингээд эсээ бичлэгийн маань уралдаан 12А-гийн цэлмэг эсээ бичлэгээ маш сайн одоо бичиж бусад ангийнханд одоо 9А, 10А, 11А ангиудад илтгэлийг тавьсан байгаа. Хүүхдүүд болохоор дараагийнхаа ангиудад бас яг нь ингээд өөрснөө математик миний амьдрал гэсэн одоо эсээгээ хүүхдүүд хичээл гэдгийг юу гэж ойлгож байгааг одоо ангиудад эсээ бичвэр илтгэлж авах юм аа хүүхдүүдтэй. За ингээд тоодол толгоос сэргэн гэдэг ажил маань одоо маш үр дүнтэй, хүүхдүүдийн маш сэтгэлгээ маш их өөрчлөгдсөн тийм ээ. Одоо математик сэлгээг хөгжүүлэх, чөлөө цагаа зөв бодсон өнгөрөх, хамтын ажиллагаа багаар сэтгэж чадварыг хөгжүүлэх, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлж хамт олонч байх байдлыг дэмжих, математикийн хичээл эзэмсэн мэдлэг чадвараа сорих, баттгах, математикт хандах хандлагыг сайжруулах, байгаль нийгмийн юус үзэгдэлд шинжлэх ухаанчаар хандах чадварыг дээшлүүлэх зорилгууд багц чадвараа нэмэгдсэн гэж математикийн багш дүгнэж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.